Recording in progress. За энэ удаагийн видеогоороо Word дээр би даалт болон ном файлын гарч ирэлтийг хэрхэн хийх вэ талаар дээр үзье. За намайг хийхийн тулд жишээ олгоод микроцтой баримт бэлдсэн байгаа. Та бүхний жишээн дээр бол маш олон үедтэй ном эсвэл би даалт гэдэг файл байна гэдгийг бодорой. За номын гарч ирэлтийг автоматар хийхдээ файлд байгаа бүх одоо кодыг одоо 1-р түвшний, 2-р түвшний, 3-р түвшний эдит болон үндсэн гарчиг гэдгээр нь ангилж явна. За жишээ нь удирдлагыг бол 1-р түвшний гарчиг учраас дээд талаас хідэн 1 гэдгийг сонгож өгнө. За тэгээд хідэн 1 гэдгийг сонгож өгөхөөр нөгөө автоматар линк үсэж байгаа учраас энэ текстийн фон энтерний гарна. Тэгээд тухай бүрдэн фондаа засаад яваарай. За удирдлагыг бол 1-р түвшний гарчиг гэж үзлээ. За нэг татвар төлөгчдийн нийгмийн сэтгэл зүй гэдэг бол бас 1-р түвшний гарчиг юм аа гэд хідэн 1 гэдгийг сонгож өгч जैन. За дараа нөгөө гарчигтай тавих болохоор 1-р түвшин 2-р түвшин гэж юу яриад байсан бэ гэдгийг илүү ойлгох хаа гэж бодсон. За ингээд фондыг эмзасаад бар бүртэнд явна. За дараа 1-1 дотор хүний орлогын дотор төлөгчдийн сэтгэл зүй өнөөгийн байдал гэдэг сэдв орж ирж байна. За энэ бол хідэн 2 юм аа гэдэг. Хідэн 2-ыг сонгож өгч जैन. За мөн дараагийн сэдв нь болохоор мөн дэд сэдв гээд хідэн 2 гэдгээ сонгож өглөө. За энэ дээр нөгөө автомат дугаарлалт энтер нь алга болж байгаа учраас та бүхэн дор бүрдэн засаад яваарай. 1 цэг гээд зай авдаг төвчөн дээр дарах юм бол автомат дугаарлалт дахин сэргэж орж ирдэг байгаа. За тэгээд энэ хоёрын фондыг засалж дуусаад ингээд гарч ирэлтүүдэд тэмдэглэж дууслаа гэж үзнэ. За гих мэтлэнгээр 10 удастай, 20 удастай, магадгүй 100 удастай одоо ном сурах бичиг би даалтынхаа гарч ирэлтүүдийг тэмдэглэж дуусаад тэгээд номынхаа гарчгийг одоо гаргаж тавина. Энэ нь болохоор нөгөө номын гарчиглалтанд орох гарчгуудыг ингэж тэмдэглэж өгж байгаа гэсэн үг байна. За бүгдээрээ одоо энэ гарчиг бол файлын ихэнд байдаг учраас хамгийн дээд талд курсороо байршуулж агаад референс тав руугаа орж байгаа саяны тэмдэглэсэн гарчгуудаа номын гарчиг болгож гаргая. Тэгэхээр бол референс тавны table of content гэсэн хэсгээ бүгдээрээ анхаарна. Table of content-ос автоматик table 1-2-ийн айл нэгийг сонгоод давхар бидний саяны сонгож өгсөн гарчиглалтууд ингээд контент руу ороод гараад ирдэг байгаа. За тэгээд энэ контент гэх зэрэг текстүүдийг нь гарчиг гэж засаад мөн фонд энтрийг нь засаад их мэтлэнгээр ингээд номын гарчиглалтыг хийж өгнө гэсэн үг байна. За энэ дээр контрол линк үсчдэг байгаа. Цаашид файлыг PDF болгосон ч гэсэн энэ линк ингээд явцдаг учраас шууд контрол тавьчаад арж агаад курсорыг нэг дахад тухайн сая 4 өсөж очих юм зүйл байгаа. За тэгвэл одоо нөгөө гарчиглалтанд одоо өөрчлөлт оруулах яах вэ? За жишээ нь бүгдээрээ энэ удирдгал гэдгийг 2-р утас руу шилжүүлж л та тэгэхээр энэ дээр нөгөө 2-р утас гэдгийг заах хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр update table гэдэг командаас 2 сонголт байгаа. Table page number only, update drive table гэсэн 2 сонголт байгаа. Page number only бол зөвхөн хуудасны дугаарлалт хооронд шилжсэнийг л одоо апдейтлна. Харин entire table гэдэг нь бол хуудасны дугаарыг ч апдейтлна. Гарчгуудын текстэнд ямар нэгэн өөрчлөлт орсон бол тэрийг ч бас давхар ингээд бүхэлд нь апдейт хийдэг юм команд байгаа. За тэгээд өдөрөө апдейт хийнгүүт явж байна. Нөгөө гарчгууд маань 2 гэсэн утсуудыг зааж байгааг гарч байна. За гих мэтлэнгээр та бүхэн маань өөрт байгаа өөрийн одоо файлыг гарчигтай болгоё гэвэл энэ аргаар үсгээрэй.